Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2004 онд нээлттэй хийж байсан Dumplings хэмээх нэгэн маш сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. Сувгата лайк болон сабаа дарж дэмжихээ битгий мартаарай. За ингээд кинонд орцгоё. Киноны эхэнд нэгэн эмэгтэй Хятадаас Хонконг руу явж байгаа нь харагдана. Тэр эмэгтэй гартаа хоолны сав барьсан байх ба гэртээ эрмэгцээ савнуудаа нэг нэгээр нь онгойлгож дотор нь байсан хоолыг бүгдийг нь хайчихдаг. Харин хамгийн сүүлчийн нэг савыг онгойлгоод дотор нь байсан зүйлийг нь үлдээв. Тэр савнд нь нэгэн жижиг баян шиг хоол байх ба эмэгтэй энэ хоолыг маш нямбай цэвэрлээд дараа нь идчихдэг. Үнэн дээр энэ баян нь жирийн нэг хоол биш. За тэгээд энэ эмэгтэйг Мэй гэдэг бөгөөд зарим хүмүүс түүнийг авга Мэй гэж дууддаг. Учир нь тэр нилээд нас дээр гарсан хүн юм шиг л санагдана. Гэвч харагдах байдал нь яг л 30 дөнгөж гарч буй мэтэл залуу, тойлгор арьстай, үзэсгэлэнтэй харагдана. Яаж юм байж чадж байна? Энэ бүхний цаадах нууц нь юу юм бол? За энэхүү аимшигт нууцыг би дуудахгүй мэдэх болно. Мэй зөвхөн өөртөө зориулж эдгээр баншийг хийдэггүй. Мөн бусдад ч гэсэн зардаг. Тэрээр энэ баншаараа маш алдартай бөгөөд хүмүүсийн дунд залуу болгодог шидтэй банш гэдгээрээ танигдсан. Түүний банш үнэхээр шинхэн, амттай. Мөн хүний гаднах төрхийг залуужуулах нууцтай. Харин энэ баншны шидэд нууц нь дотор нь хийдэг нэгэн онцгой орцонд оршдог. Нэг өдөр Мэй дээр хадагтай Лигийн хэмэгтэй ирнэ. Тэр урд нь алдартай кино жүжигчин байсан боловч одоо тайз дэлгэцнээсээ холдож нэгэн баян бизнесментэй гэрлэн амьдарч байгаа. Гэвч энэ гэрлэлт нь хайр, халамж бус зөвхөн мөнгө, нэр хүндийн төлөө байсан гэдэг нь ил болов. Харин одоо энэ гэрлэлтийн үнц нь алдагдаж бүх зүйл нь удаггүй мэд санагдах болжээ. Хадагтай Лиг нас ахин хэрээр нөхрөн түүнд анхаарал хандуулахаа болж оронд нь залуу хөөрхөн охидтой уулзаж тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх болж. Энэ нь Лиг дотроос нь шаналгаж ганцаардахад хүргэж байлаа. Хэрвээ тэр залуунаас гоо үзэсгэлэнгээр алдах юм бол өөрийгөө үнэхээр юу ч үгүй хоцрох гэж байгаа мэтэр л мэдэрнэ. Иймээс л тэр Мэйд ханджээ. Учир нь Мэйгийн хийдэг баншийг идсэн хүн эргээ залуу болдог, мөн хөгшрөлтийг нь зогсоож бүр буцаагч боломжтой гих цуурхал түүний чихэнд хүрч. Энэ банш хүний бие мах бодийг дотроос нь өөрчилж, гоо үзэсгэлэнг нь дахин сэргээж сэтгэл татам залуу харагдуулдаг гин. Гэвч хадагтай Ли юмд амархан идэгдэх хүн биш тул шууд итгэсэнгүй. Мэйгээс баталгаа нэгдэг. Харин Мэй түүн рүү инээмсэглэн чи намайг хэдэн настай гэж бодож байна? Химэн асуухад Ли гайхан магадгүй 30 орчим юм болов гэж хариулна. Гэтэл Мэй үгүй дээ. Би наад наснаас чинь хамаагүй ахмад. Миний жинхэнэ насыг чи хизээж тааж чадахгүй. Энэ бол миний баншны аж. Би өөрөө эдгээрийг идэж ийм залуу харагдаж байгаа юм. Өөр ямар ч гоо сайхны мэс засал эм тариагаар үүнийг хийж чадахгүй. Хөгшрөлт бол хүний дотроос эхэлдэг зүйл. Гадна талаас нь хизээж засах боломжгүй. Харин миний банш хүнийг дотроос нь өөрчилдөг химэн хэлв. Энэ үгс ч хадагтай Лид ихээхэн сэтгэл төрүүлж тэр Мэйн санал болгосон баншийг авахд хүргэнэ. Эхэндээ Ли эргэлзэж байсан ч амьдралдаа сүүлчийн удаач болов өөрийгөө өөрчлөх боломж гэж бодоод зориг гарган баншийг иддэг. Идэж байхдаа тэрээр магадгүй энэ л миний авралын сүүлчийн найдвар байж мэднэ гэж өөртөө хэлнэ. Ингээд тэр өдөр бүр Мэйгийн гэрт ирж банш иддэг зуршилтай болдог. Мөн тэр Мэй эдгээр баншийг хийхдээ жижиг амьтдын мах ашигладаг бололтой хэмээн таамаглана. Гэвч энэ нь түүнд огтхонч хамаагүй мэт санагдана. Учир нь тэр зөвхөн үр дүнг хүсэж байлаа. Тэр тусмаа маш хурдан үр дүнг. Түүний нөхөр сүүлийн үед байнга л гадагшаа томилтоор явж байгаа бөгөөд хинтээ юу хийж явааг нь Ли мэддэгч юу ч хийж чаддаггүй. Хэрвээ тэр нөхрөөсөө хитрхи их юм асуувал тэр зүгээр л их хэмжээний мөнгөний чек өгөөд л өнгөрдөг. Харин хадагтай Ли чимээгүйхэн энэ бүхнийг твчиж гомдлоо дотроо залгисаар зөвхөрлийн дунд амьдарч байлаа. Эхэндээ хадагтай Ли баншинд дургүй байсан ч одоо өөр аргагүй болсон тул Мэйгийн хийсэн баншийг идхээс өөр сонголтгүй болдог. Мөн тэрээр зөвхөн идээд ч зогсохгүй бүр баншийг хэрхэн илүү амттай болгох тухай зөвлөгөөж өгдөг болжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хадагтай Лигийн арьс зөөлөрч илүү
залуу харагдаж эхэлнэ. Тэрээр энэ өөрчлөлтөнд сэтгэл хангасан ч илүү хурдан үр дүн хүссэн тул Мэйгээс нэг шөнийн дотор өөрчлөгдөх арга байдаг эсхийг асуув. Гэтэл Мэй ч амлалт өгч түүнийг илүү сайхан болгох арга олноо л гэдэг. Хатагтайлыг явсны дараа нэгэн эмэгтэй охиноо дагуулan Мэйгийн гэрт ирнэ. Охины нэр нь Кейт. Уг эмэгтэйн ярианаас бид Мэйг урд нь эмэгтэйчүүдийн эмч байсан гэдгийг мэдэх болно. Гэхдээ одоо тэр эмч хийхээ болсон ч Кейтийн ээж охиноо дагуулan ирсэн нь нэг учиртай байлаа. Учир нь Кейт дөнгөж 15 настай ч жирэмсэн болчихжээ. Хамгийн аимшигтай нь түүний жирэмсэн болгосон хүн нь өөрийнх нь төрсөн аав нь байж таардаг. Ингээд ээж нь өөр хиндэж хандаж чадахгүй болсон тул охиноо төрүүлэх үү эсвэл зулбуулах уу гэсэн бодолтой тэнэглэн Мэйгээс тусламж гуйж байгаа нь энэ байж. Ингээд Мэй Кейтийг үзэхэд хүүхэд аль хэдийн 6 сартай болж ямар нэг арга хэмжээ авахд хэтэрхий оройтсон байдаг. Тиймээс тэр татгалзаж хар зах дээр очиж өөр арга зам хайхыг зөвлөнө. Үүний дараа Мэй өөрийгөө үнэндээ эмч байгаагүй харин эмнэлгээс дутуу төрсөн нярай махыг хулгайлан авч түүгээрээ банш хийж иддэг тухайга ил болгодог. Энэ үед хатагтай Ли нөхөр нь шөнө бүр зочид буудалд нэгэн ажилтнтайгаа уулзалж ардуур нь явуулдаг байсан гэдгийг олж мэднэ. Үүнд сэтгэл санаагаар унаж тэрээр Мэйг гэртээ дуудан өөрийн амьдрал нь утга учиргүй нөхөртөө л бүхнээ зориулсан хэрнээ хүүхэдтэй болж чаддаггүй дэ гутарч явдгаа уудлан ярьдаг. Харин Мэй түүнийг хөрөвдөж үнэхээр тусламар санагдаж эхэлсэн байлаа. Нөгөө талд Кейтийн бие хаа нилээ муудаж жирэмсэн гэдг нь илт мэдэгдэх болжээ. Ингээд ээж нь ихэд сандарч Мэйгээс дахин тусламж гуйхад Мэй эцэст нь зөвшөөрч охин их хоёрыг гэртээ дуудан өвчин намдаагч хэрэглээлгүйгээр төрүүлэхээр болдог. Энэ нь маш их өвдөлт өгсөн ч хүүхэд амжилттай гарч ирдэг. Мэй ч хүүхдийг хараад дотроо ихэд баярлана. Учир нь өмнө нь эмнэлгээс хулгайлж авдаг байсан дутуу яриа хүүхдүүдтэй харьцуулахад энэ хүүхэд илүү тижээлэг, хүчтэй байлаа. Тэр өөртөө энэ л миний хүлээж байсан хүүхэд. Энэ мах үнэхээр үр дүнтэй байх болно. Хатагтай Лид тусалж чадхаар боллоо хэмээн бодно. Мөн тэр Кейтэд өвчин намдаагч өгөөгүй нь хүүхдийн махны чанарыг алдагдуулахгүй л гэсэн санаатай байж. Ингээд тэр хүүхдийн махыг хөлдөөгчөнд хийж хадгалав. Дараа өдөр нь хатагтай Лиг ирэхэд Мэй хүүхдийн махыг аван банш хийхээр болдог. Энэ хооронд хатагтай Ли сэжигтэй зүйлсийг мэдэрч эхэлсэн тул гал тогоонд нууцаар орж харвал Мэй өнөөх махыг машинтгаар бэлдэж байхыг нь харцдаг. Энэ байдал тэрээр маш ихээр зочирдож шууд л цухтаачхав. Мөн тэдгээр баншийг эзэн талаараа бодох тусам дотор нь муухайрч өөрийгөө буруутгаж эхэлнэ. Гэвч нөхөр нь өөрөөс нь холдож өөр эмэгтэйтэй болж байгааг бодох бүрийд гоо үзэсгэлэн юу юунаас илүү чухал гэдгийг ойлгоно. Тэгээд залуу сайхан л харагдаж байвал ямар ч бохор заваан арга байсан хамаагүй хэмээн бодож Мэй дээр дахин очлоо. Мэйч түүнд хүүхдийн махаар хийсэн шинэ банш бэлдэж өгөхөд хатагтай Ли энэ удаад баншийг зүгээр нэг идэх биш бүр амттайгаар таашаал авч идэнэ. Мэйч түүнийг хараад энэ удаа танд хүссэн бүхний чинь авчирна. Та удахгүй өөрийгөө шинэ хүн шиг мэдэрч аз жаргалтай болно хэмээн хэлнэ. Үнэхээр ч хэдхэн хоногийн дараа үр дүн гарч эхэллээ. Хатагтай Ли маш үзэсгэлэнтэй залуу харагдаж нөхөр нь түүнээс нүдээд салгаж чадахгүй болдог. Түүнийг чи одоо маш сайхан харагдаж байна хэмээн магтаж тэд удаан хугацааны дараа хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэхэд хатагтай Ли амьдрал нь эргээд гэрэл гэгээтэй боллоо хэмээн баярлав. Гэвч альва эд шидийн ард үргэлж сөрөг зүйл нуугдаж байдаг. Нэг өдөр хатагтай Ли найз нөхөд танилуудаан урьж үдэшлэг зохион байгуулах ба бүгд л түүнийг магтаж байлаа. Гэвч түүнийг ширээн суух үед хүмүүс биес нь муухай загас шиг үнэртэж байгааг анзаарна. Хатагтай Ли ч эцсэндээ шууд л угаалгын өрөөлөө орж шүршүүрт оров. Дараа нь Мэй лөө утастан ийм зүйл болсон тухайгаа хэлнэ. Гэтэл Мэй надад өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй дээ. Магадгүй та анх удаа л ийм зүйл биедээ оруулж байгаагаас болсон байж мэднэ. Хэд хоногийн дараа л хэвийн болчихноо хэмээн хэлэхэд хатагтай Лич тайвшрав. Гэхдээ түүний мдээгүй нэг зүйл болсон нь нөхөр нь энэ бүх яриаг сонсчихсон байж идэг. Тэр эхнэрээ ямар нэгэн нууц зүйл хэрэглэж байгаа гэж сэжиглэж байсан бөгөөд одоо бүх үнэн нь тодорхой болжээ. Маргааш нь тэр Мэйгийн талаар мэдээлэл олж мэдээд өөрөө биечлэн очиж уулзтал Мэй түүнд ч бас
баншаа өгдөг. Ингээд ноён Лиж Мэйгийн хүний мах иддэг аимшигт нууцыг нь олж мэдлээ. Мэйгийн залуу үзэсгэлэнтэй төрхийн цаана ийм аимшигтай нууц оршиж байсныг ноён Ли мэдсэн ч тэр огтхон ч тоосонгүй. Учир нь тэр Мэйд анхны харцааралд дурлаж залуу сайхан төрхөн л түүнд чухал байлаа. Хэдийгээр Мэй 65 настай ч 30 гаруй насны бүсгүйшгэл харагдана. Ноён Лич Мэйд дурлаж тэр хоёр бие биедээ татагдан нууц амаргийн харилцаагаа эхлүүлдэг. Гэхдээ энэ бүхний цаана Мэй өөрийн зорилгоор ноён Лиг ашиглахаар шийдсэн байлаа. Тэр энэ боломжийг алдахыг хүссэнгүй. Ийхүү тэд хамтдаа цагийг өнгөрүүлж хатагтай Лигч ор тас мартаж орхино. Харин хатагтай Ли өөрөө Мэйгээс салж чадахгүй байв. Учир нь тэрээр баншаа идэхгүй л бол биеийн доройтож, арьс нь улайж, нойргуудалд хүртэл орж байв. Гэвч тэр Мэй дээр дахин очиход Мэй энэ удаа түүнийг үл тоож баншаа өгөхөөс татгалзав. Ингээд бүх зүйл уламд ордож эхэлнэ. Мэй Кейтэд буруу мис ажилбар хийсэн болж таардаг. Мэдээж эмч биш тул яаж ч зөв мис ажилбар хийх вэ? Улмаар Кейт маш их өвдөлт мэдэрч эцэст нь нас барчихдаг. Харин түүний ээж охиныхоо үхэлд нөхрөөч мөн буруутхан амийг нь хөнөөжгдөг. Удалгүй хуршууд нь энэ тухай цагдаад мэдэгдэж ээжийг нь барьж өгөх ба тэрээр цагдаа нарт энэ бүхний цаана Мэй байгаа гэдгийг илчилдэг. Гэвч цагдаа нарыг ирэхээс өмнө Мэй аль хэдийнэ цогтож ор сурахгүй алга болсон байлаа. Одоо хатагтай Ли ганцаараа үлдсэн бөгөөд тэрээр Мэйгүйгээр амьдрч чадахгүйгээ мэдэж байсан хэдий ч тэрээр одоо өөрөө л банш хийж идэхээс өөр аргагүй төрөв. Ингээл тэрээр өнөөх нөхөртөөгөө амаргийн харилцаатай байсан зочид буудлын ажилтныг хайж олно. Тэр бүсгүй 5 сартай жирэмсэн ба нөхөр нь уг хүүхдийг авахуулахын тулд түүнд мөнгө амласан байжээ. Гэтэл хатагтай Ли түүнд нөхрийнхөө амласнаас 2 дахин их мөнгө амлан хүүхдээ өөрт нь өгөхийг шаардна. Түүний гол зорилго нь 2 асуудлыг нэг дор шийдэх. Хүүхдийг авч өөрийн гоо үзэсгэлэн хадгалах, мөн нөхрийнхөө нууц амаргийг замаасаа зайлуулах. Залуу бүсгүйч мөнгөнд нь хууртагдан зөвшөөрөхөд хатагтай Ли түүнийг Мэйн аргатай адил өвчин намдаах эмгүүгээр төрүүлдэг хуучны танил эмч дээрээ аваачна. Төрөх явц хит аимшигтай. Хүнд байсан тул бүсгүй төрөхдөө нас барчихдаг. Харин хатагтай Ли нярайг авч гэртээ хариу. Тэр махны машин гаргаж ирэн хүүхдийн махыг машинтахад бэлдэнэ. Түүний зорилго тодорхой болсон ба одоо тэр өөрөө ч Мэй шиг каннибал болж хүүхдийн мах идэж гоо сайхнаа хадгалахаар шийджээ. Энэ мөчөөс хойш түүнд Мэй ч хэрэггүй болж мөнгө байхад хүүхэд олдчил таарна хэмээн бодов. Ингээд тэр хүүхдийн мах идэж залуу сайхан хിവэрэ байх боллоо. Мөн түүний хамгийн том өрөөдөл бол гоо үзэсгэлэн нөхрийнх нь хайр хоёр бөгөөд одоо тэр энэ хоёрыг ч зэрэг авч чадхаар болжээ. Гэвч энэ бүхний цаана туулсан зам нь аимшигтай, гутамшигаар дүүрэн байлаа. Ийхүү хатагтай Ли залуунаас гоо үзэсгэлэнгийн төлөө аимшигт хязгааргүй тойрогт унаж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.